Сайн байцгаана уу та бүхэндээ шинэ жил, шинэ оны шинэхэн дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ удаагийнхаа дугаараар бидний амьдралын хамгийн үн цэнтэй, хамгийн үнэтэй эрдэнсийнхаа тухай сэдвийг бол хөндөн ярилцахаар шийдлээ. Тэгээд өнөөдөр Заяа Сананда студидтэй Анандагийнхаа бас нэг багшийг оролцуулж байна. Заяа Ананда төвийн зүрх сэтгэлийн боловсролын багш, бясалгалын багш, саунд оол терапист отхон төгс байна. Бидний хамгийн үнэтэй бүхнээ зориулдаг гэж өөрөөсөө ярьдаг, хэлдэг, боддог тий. Тэр орон зай, тэр утга учрын тухай ярих гэж бодсон. Тэгээд урилга хүрээд хүлээж аваад өнөөдөр надтай хамтдаа энэ гайхамшигтай сэдвээр тийм ээ хайрлаг сэдвээр ярих гэж байгаад бол туйлын их баяртай байна. Тэгэхээр манай отхон төгс өөрөө 5 сайхан өөрийн ээж аа штэ тий. Тэгэхээр хоёлаа ялгаа ахгүй, хоёлаа бас нэг юм ажил төстэй юм байна. Тэгэхээр бид хоёрт бол яг үнэндээ танай 5, манай 5 хүүхэд. За тэгээд дахиад 7 хүүхдүүдийг хүмүүжүүлсэн олон ээж аауд хүүхдүүдэд авчирж өгöd бидэнтэй уулзуулж яадаг. Энэ олон хүүхдүүдтэйгээ ажилласан, тэднийг ажигласан, бас мэдэрсэн энэ цаг хугацааны туршлаган дээр тулгуурлаад хүүхдүүдийнхээ тухай за хамгийн гол нь яг одоо цагт юу болж байна вэ? Бидэнд мэдэгдэж байгаа болоод мэддэхгүй зүйлс цаана юу болдог вэ? Орчин цагийн аргын амьдрал дээр хүмүүс мэдж байгаа зүйлсийн гэхээсээ илүүтэйгээр цаана болж идэг зүйлсийн талаар илүүтэйгээр бэлэг ухаан, сүнслэг амьдралын тухайд тий далд ухамсарт нь, энерги, эрчимд нь тий хүүхэд ч юм бол ялгаахгүй хүн л учраас хүний тэр орчлонд хүний тэр ертөнцид нь юу болж байгаа тухаас л ярилцъя гэж бодлоо л та тий. Одоо бол бидний хүүхдэл байгаа. Гэхдээ цааш нь бол юу болж хувирах вэ, яа болж хувьсах вэ гэдэг дээр хэдүүлээ нэлээд хоёул өнөөдөр нэлээд төлхөө ярилцсанаа. За тэгээ миний хамгийн түрүүлээд асуулт байна л да. 5 хүүхэд өсгөх нэгдүгürt ямар байсан бэ? Хэдэн хүүхдэл охин хүүхэд үлээ те нэгдүгürt. Хоёрдугаарт нь ягаад хүүхдүүдтэй ажиллая гэж бодсон бэ? Тэ ягаад гів гинтхэн хүүхдүүдтэй ажилдаг болчихваа? Үндсэн мэргэжил бол бас хүүхдүүдтэй ажилдаг мэргэжил бас биш байдаг. Тэгээд ягаад хүүхдүүд рүү орчив? Хүүхдүүдтэй ажилласан дуршлага жишээ нь танд өнөөдрийн байдлаар ямар хөө сэтгэлдэлтэй бэ? Би бол 5 хүүхэдтэй, 2 охин, 3 хүү байгаа. За ер нь хүүхдийн насны ангил бол 4-өөс 22 насны 5 хүүхэд өсгөж хүмүүжүүлээд явж гин. Туршлагаар ойлгож мэдрээд хүүхдүүдээ бас засаад, гэр бүлээ засаад энийг бол би ганцхан гэр бүлээ бодоод яваад авах боломжгүй юм байна. Бусад айл өрхүүд, сургууль цэцэрлэг, за багш нар гэр бүлүүд ойлгосоо гэдэг үүднээс мэргэжлээ 4 жилийн өмнөөс суралцаад солиод хүүхдийн чиглэлээр хүүхдийн сургагч багшаар, хүүхдийн бясалгалын багшаар, за мөн хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох чиглэлээр мэдлэг эзэмшээд, мэрэгшээд, за мөн практик туршлага дээр үндэслээд олон сайхан хүүхдүүдтэй, гэр бүлтэй ажиллаад явж байна. За тэгэхээр ер нь бол миний зөвхөн амьдралын практикаас эхний удаа яриад байгаа тийм ээ. Тэгэхээр би бол 22 тагаас л эхний 3 22 насны зөрүүтэй гаргасан. Тэр үед сургууль соёл, ажил төврөл гээд ер нь бол хүүхдүүдээ зөвхөн сургуульд хүргэж өгнө, дахиад давталганд явуулна, маш сайн дугуулангуудыг түгээд өдөр өнжүүлэхэд явуулаад ингээ хүүхдүүдтэй цаг бол маш бага гаргасан. Гэхдээ маш сайн боловсролуудыг бол өгчихсөн. За ингээ том хүүхдүүд маань 2 3 хэлтэй, за аргын талын мэдлэгийн тийм ээ шинжлэх ухааны боловсрол бол сайтай болчихсон байдаг. Гэхдээ бол яг нэг юм дээр миний ингээд амьдралын өсгөөс харахад яг ингээ гоё амьд харилцааг, чанартай цагийг хүүхдтэй ерөөсөө өгөөг юм байлээ. Өглөөнөөс орой хүртэл ажилдаа яваад тэр хүүхэд бас өглөөнөөс хичээлд яваад өдөөс хойш давтах дугууланд яваад орой яг надтай адилхан ажил тарахад бүгдийн цуглуулаад 6-д авчраал. За тэгээд хоол хийж өгөөл. За тэгээд хичээлээрээ унтаараа за өглөө басараа явцгаа хийгээд тэгэл ерөөсө гэрт байх цаг ерөөсөө л унтах цаг. Тэр хооронд хүүхдтэйгээ би юу ярилцах уу? За сайхан зүрх сэтгэлийн боловсролын тухай юу өгөх үү? Хоорондоо бид нар эцэг их ямар харилцаатай байх вэ? Хүүхэд яг юу хүсэж байгааг нь мэдэхгүй. Зөвхөн өөрийнхөө тийм болох юмсан гэдэг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хүүхдүүдэд тийм болгочихсон. За мэргэжлийн эзэмшүүлэгтээ хүртэл хүүхдээ бар сонсоогүй том охиныгоо би эмч болгоно гэдээ Орос 3-т 12 жил зөөж байгаа байхгүй бүр зөөгөөд химийн дугууланд явуулаад тэгээд яг 12 дугаар анги дээр очиод миний охин ангаахтаа ингээд шалгалтаа өгнө орно гэсэн чинь
шууд тийм юм байхгүй гэд надад маш хүн зөөлтөй өгч байгаа байхгүй. Тэгээ бүр гайхаад яасан гэдгсэн чинь үгүй таал ингээ надыг зөөгөл таал надыг ингээл сур гэдээсэн болохоос би бодсон чи ер нь өөр юм дуртай юм билээ гэд ингэсэн. Тэгээ тэр үед нэг бас жоох ухаан ороод юусан бас зөрүүдлээд зүтгэжээгүй өөрийнх нь зориултын бас хүссэн мэргэжлийг бас эзэмшүүлсэн. Тэгэхээр эцэг эхчүүд бид нар одоо хүүхдтэй яг чанартай цагийг зарцуулаад ярилцах, хайрлах, за тэгээд харилцаа хандлага гэж юу ээдийн, за чи багасаа гомдуул яадгийн, гомдоод ивэл ер нь хин хохирдیں۔ Энтрийг бас бэлэг ухааны гэр бүлийн хүмүүжлийг ингээд цаг гаргаж заах хэрэгтэй юм билээ. За тийхгүй нөгөө арга талын боловсролыг сургууль цэцэрлэгээр ингээд олгуулаад хідэн хилтэй, маш сайн боловсролтой хүүхдүүд сургуулийн боловсролоо өсөө гараад байдаг. Эргээд одоо надтай том хүүхдүүд маань ярилцах нь бага, ойлголцох нь бага, юм асуухаар хоёрхан өгүүлбэрээр хариулна. Тэгээд нарийн тэм дөрдөж ингэж хэлэхгүй. За тэгээ нөгөө хүмүүс чи яг ингээ 6 7 8 настай болоод ингээл гараад ирж байгаа. Тэгээ шуугилдал юм асах нь ямар чанга ярьдээ, ямар дуу өндөртэй дугуй гэд би тэгдэг. Яг үндэ би тэгжсэн. Тэгээд дээд одоо 3-ыг бол маш дууга томоотой хүний үгээр тийм болгож хүмүүжүүлсэн байна. Уул нь бол яг гоё өсгөөд байгаа тэр 7-оос 12 наснд нь гоё нээлттэй болгоод зөв хүмүүжүүлэхээ байсан. Одоо тэрийг нь би гоё зөв хийсэн бол одоо тэр хүүхдүүд бол бүр өстой супер байж байгаа байхгүй. Сайн хүүхдүүд л тэг. Гэхдээ бол нэгтлэн би жоох ингээд аргын талын өсгөчихсөн бэлэг ухаан буюу зүр сэтгэлийн жоох ингээд дараад өөрөө тэрийг өгч чадаагүй. Дахиад тэр талын сургалт гэж байдаггүй, явуулчих мэддэггүй ээжээ. Тэгээ ингэсэн явсан байна. За баг хоёроо бол одоо ойлгоод одоо энэ мэрэгчлээ сольдог шалтгаан маань ч гэсэн тэр хоёртой бас цаг гаргах гэж тэр хоёрынхоо одоо аргын боловсрол, бэлэг ухаан, зүрх сэтгэлийн боловсролын зэрэгцүүлээд ингээд 50% өгөх гэж бас энэ мэрэгчлийг солиод хүүхдийн чиглэл рүүгээ хандсан. За тэгээд тэр хоёроо хүмүүжлэнгээ би биш зөвхөн одоо бид бүгдээрээ энэ Монгол улс их орныхоо төлөө энэ хүүхдүүдийг хүмүүжүүлэх хэрэгтэй юм байна. Эний чинь би ойлгоогүй одоо энэ өчнөө явж 40 гарч иж ойлгож байгаа юм чин ойлгоогүй 20 эдтэй 30 эдтэй 40 эдтэй 50 эдтэй зөндөө эцэгчүүд байгаа шүү дээ. Тэрэнд бас ингэж хэлж өгье гэж энэ мэргэжлийг бас сонгоод одоо ингэ тууштай бүх цаг заваа одоо бүх зүйлээ орхиж байгаа. Тэгээд энэ одоо чиглэлд сураад хүүхдүүдтэй ажиллаад олон сайхан гэр бүлүүд бас хандж гээ. За тэгээд хүүхдүүд хандаад олон сургуулиудад суулаа. Тэр дотроос одоо өөрийн хүүхэд гэлтгүү дахиад одоо маш олон амьдралтай хүүхдүүд байд юм байна. Маш олон харилцаатай эцэг эхчүүд байдгийн байна. Маш олон үзэл бодол байд юм байна. Бид нар ер нь юуны чиглэлд нэг явах вэ гэдгийг л нэг хараад хүмүүст ойлгуулчихсан гэсэн л зорилготой явж байна да. Хэдээс хэдэн насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа вэ? Одоо би ер нь бол 7-оос 17 насны хүүхдүүдтэй 2 ангиллаар ажиллаж байна. 7-оос 12 нас, 13-аас 17 насны хүүхдүүдтэй ажиллаж байгаа. За Монгол ухаан байдаг штэ тийм ээ. Одоо нөгөө бага наснд нь хаан хатан шиг байлга. За тэгээд нөгөө 7-оос 12 наснд нь боол шиг байлга. За 13-аас найз шиг байлга гэд. За энэ боол шиг байлга гэдгийг монголчууд буруу ойлгочдөг. Боол гэхээр зараал чи тэрийг хий. Яг энийг хий. Одоо чи яг боол шиг бай. Чи бол зарччтэй гэгэртэй ингээд ихэнх эцэгчүүд тэгдэм билээ. Одоо миний ойр дотныхан за бас сургалтанд хамруулж байгаа хүмүүс. Гэтэл энэ үгчин боол хүнийг яадгүй. Дагуулan үлгэрлэн дуурайлуулж хүмүүжүүлдэг. За энэ аяг угаахтай ингэдэж өөрөө угааж үзүүлээд. За дараа нь чи угаачих. За хог шүрдэгтэй хамт шүрдэ. Энийг харин дараа нь чи сурцсан юм чи хийгээрэй. Гэхдээ тэрийг үлгэрлэн дуурайлуулж 7-оос 12 наснд нь хүмүүжүүлэх байтал захирсан, зандарсан, хийгээд яг гой нэг өсөх наснд нь начиг дуугай гэдэг шиг хий яадаг гачин хүүхэд вэ энтер гэж ингэж хүмүүжүүлсээр байгаа нөгөө гой төрмөл өгөгдлийн ингээд дараад ингээд өөр болгоод хүмүүжүүлээд гаргаад ирж байгаа. Нэгэнд 13-наас 14 нас хүрсэн бол бас хэцүү яг нөгөө гой дагаж хүмүүжих хөстө өгчин болоод би хүн нь ингээд төлөвшчингууд дахиад өөрчлөхөд олон цаг хугацаа орох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр насны ангил дээр ингээд нэгэнт яг 13 хүрсэн бол дахиад ажиллахад оройтойгоо 17 нас хүртэл бол дахиад бас хугацаа байгаа. Тэгэхээр энэ хоёр насны ангиллыг илүү төлхөө сонгоод ажиллаж байна да. Бүр бага насныхан бол бид нар ерөөсөө оройтойгоо байгаа л та. Тийм. За одоо яг ингээд 20 гарсан 30 гарсан 40 гарсан ч ингээд яг өөр хүүхдүүдээ хажуудаа өсгөөд нэр нь л одоо бүх хүмүүс бодож байгаа. Нэрэл одоо бид нар өөрсдөө бага залуу нас байх үедээ юу одоо хүүхэд вэ? Тэ ямар ч байсан нэг албан давиачаад тушаачвал тэгэл ерөөсө болчихно. Тэгээ тэнд л манай хүүхд нэмаа сурж байгаа болж байгаа л гэж бодоол явж байгаа. Өөрсдөө бол яадаг вэ гэхээр өөрсдөө ч адилхан өсөж өгчгөөд өөрийнхөө одоо амьдралынхаа байр суурийг олохгүй те ингээд маш их завгүй явж идэг үе дээр бол таардаг. Тэр хөвчлэн хамгийн гол нь бидний хүүхэд бол яг тэр цаг үед адилхан өсөж хүмүүжих гэсэн нэг эргээд одоо 40 гараал бидний эргээ харахаар нөгөөдөл чинь аль хэдийн хүмүүжлээ олчихсан, аль хэдийн хүн болчихсон, аль хэдийн тэр хүмүүсийн хүн гэдэг төлөвшил нь бий болчихсон.
та хизээч одоо засаж залруулж халахааргүй тийм одоо болсон байдагт л хамаг учир байгаа. Тэгээ өнөөдрийн одоо подкаст хийж байгаа энэ одоо сэдвийг хөндөж ярилцж байгаа утга учир ч гэсэндээ энэ дээр байгаа. Яагаад хүүхдүүдийн тухай яриад байна. Тэгээ хүүхэд яг яачаад байгаа юм? Яг ямар байгаад байгаа юм? Тэгээ ямар байгаад одоо зүйлэн цаашаа явж дамжирсаар бидэнд яг ямар асуудал болж хуурдаг вэ? Эцсийн бүлэгтээ бидний одоо хайртай хүүхдүүд 20 жилийн дараа 30 жилийн дараа тийм ээ хүн болоод одоо яг өстө нөгөө амьдрал дээр гараад ирэхээрээ гэж ярина л та тийм амьдрал дээр гараад ирэхээрээ яг ямар асуудал тулгардаг вэ? Хүүхэд байх үед нь юу байсан зүйл одоо том болохоор нь юу болж хуурдаг вэ гэдэг талаар ярих гэдэг юм л та. За яг одоо байгаа хүүхдүүдийн маань нийтлэг асуудал яг орчин цагт энэ цагт тийм ээ бидний үе бол өөр. Тэрний өмнөхч бас өөр. Гэхдээ өнөөдөр байгаа орчин цагт байгаа хүүхдүүдийн асуудал өмнөх 10 20 жилд байсан асуудал өнөөдөр одоо илрэн гарсан 20 настай хүүхдүүдэд байж байгаа. Тэгвэл өнөөдөр байгаа одоо бага насны байгаа одоо өсвөр насны байгаа хүүхдүүдийн асуудал ерөөсөө л 10 жилийн дараа 15 жилийн дараа тэр хүмүүсийн амьдралд нөлөөлөх тэр зүйл болоо хуурсан гарч ирсэн. Яг одоогийн байгаа хүүхдүүдийн нийтлэг асуудал юу байх шиг байна вэ? Тийм. Тэр нь тэгээд шалтгаан юу байх шиг байна. За бид нар одоо сургалт явуулаад замун эцэг эхчүүдээс санал асуулга, хүүхдүүдээс бас санал асуулгууд авдаг байхгүй юу? За тэрэн дээр ингээд бас яг гоо бичгээрч болсон бас ярилцсан л да. Одоо цаг өгөөд энэ хүүхдтэй ингэж ажиллах юм байна. За эцэг их нь юм байна гэх тэгээд явж байгаа дүгнэлт хийхэд бол одоо хүүхдүүд бол дандаа өөртөө итгэлгүй. Ганцаараа байх дуртай. Нийгэмшгүй ягаад тэгэхээр олон найзтай баймааргүй байх, зөвхөн утастайгаар баймаар байна. Утаснасаа бүх капиг авдаг. Тэр дотор одоо робот байна уу, машин байна уу, өөр тоглодог юм байна уу, бүгдийг тэр зөвхөн тэнд орчин мань байна, нийгэм байна гэдээ ойлгочихсон. За дээр нь айдастай. Нөгөө үзэж байгаа юмаа шүл төргөө үздэг учраас дандаа болохгүй бүтэхгүй нөгөө өөрийг нь ингээд нөгөө айлгаад байгаагаар тэр үедээ л гоё байна гэж бодоод байгаа боловч дахин давтан нөгөө айдастай юм чинь үтсээр байгаад нөгөөдгөө чинь дотоод хүч зүрх нь ингээд айдсаар дүүрээд тэгээ нөгөөдгөө ургуулan бодоод зүүдлээд тэгэл ерөөсөө дандаа нэг айцын мэдрэмж дээр фантастик байдал дээр одоо ингэж амьдарчихсан олон айлын хүүхдүүд тийм байна. Ингээ ажиглахад бол гэр бүл нь бол боломж юм байх юм. Одоо сайхан гэртэй, оронтой, машинтай, ажил төрөлтэй ер нь их мөнгө төгрөг дутаад авах юм бол ер нь алга. Тэгсэн мөртлөө хүүхэд дуурахгүй байна, өрөөндөө ганцаараа байж гэн, цуг юмд явъя гэхэд явахгүй байна. За байгаад үзэж байгаа юу үзэж гэн гэхээр мэддэхгүй. За гэртээ одоо унтлаа гэд өрөөндөө ордог байл та. Тэгээ шүнжин утас үздэг, зурагт үздэг, янз бүрийн одоо шүүлтүүргүү кино үздэг байдалтай байна. Тэгээд тэрнээсээ нөгөө өөртөө итгэлгүй болсон учраас нийгэмшиж өгж гарч найз нөхдөд харилцахгүй байна, сургуульдаа олон найзтай болохгүй байна. За тэгээд гадуур ол харилцаанд орохгүй байгаа учраас өөртөө итгэлгүй болчиход байна. Тэгээ өөрийгөө голдог ерөөсөө. Тэгээ өөртөөгөө хинтээж харьцаад ингэ дургу болохоор утастайгаа хор утас ямар тэр чинь шүүмжлээд авахгүй шүү дээ. Тийм үү? Тэгэхээр миний хамар муухай, миний ам муухай, би тарган, би өндөр биш, миний тэр юм гээд өөрийгөө голоод байна гэдэг чинь итгэлгүй байгаа. За тэгээ нөгөө айцаас болоод өөрийгөө голдог мэдрэмж нь цаанаасаа нөгөө бидний яриад байгаа далд ертөнцөөс ингээд гараад ирж байгаа асуудал байгаа учраас энэ олон шинж тэмдгүүд бол бий болоод байна. Тэгээ бид нар болохоор эцэг эхчүүд одоо ажиглаад байгаа зүйл гэхээр яг энэ нийгэмд байгаа зүйл хүүхдүүдтэй гадна талын харагдах орчин дээр л нэлээд сайн анхаарч байна. Тав тухтай амьдруулчи, сайхан сургалтуудад зөөчи, сайн мэдлэг боловсрол эзэмшүүлчи, англи хэл сайн сурахчи гэдээ яваад байдаг. Гэтэл гадаад талаас нөгөө хүч өндөр том залуу охин бол өсөөл байгаа байхгүй. Гэтэл нөгөө дотоод ухамсар хөгжил нь байдаггүй, бүр жоохнороо байдаг. Тэгснээ гой ингэж явж яснаа нэг асуудал толгороо унахаараа бүр унаад амиа хорлох жишээний амьдрах дургүй байна. Миний гэр бүл надад таалагдахгүй байна. Аав надтай дуурахгүй байна. Аав над руу инээж хардаггүй штэ гэх мэтчлэн асуудлууд тариулж байгаа байхгүй. Цуг ингээ суугаад хоол идж байгаа мөртлөө аав надтай ярилцахгүй байна. Аав хизээч над руу хараа инээдгүй. Орж ирээл уцаа үзээ хөвтчихдэг шүү дээ. Би аавыг ярьдаг бол би гоо сэтгэл санаа гоё л байхаар байсан. Нэг надад тоодгүй юм бэлгүй, голдсон бэлгүй гэх мэтчлэн. За ээж болохоор хурдан тэгээрээ ингээрээ гэл бас амьдралын төлөө нөгөө хоол тогоо шанаг за тэгээд ажил гэл бас л ажиллах цаг маш багтаа байхгүй. Тэгэхээр тэр гэр бүл дотор за утасгүйгээр одоо амьд харилцааг л бий болгох хэрэгтэй байна. Тэр одоо 5 минут байж болно, 2 минут байж болно, 10 минут байж болно. Заавал өдөржин цаг гаруй хүүхдүүдтэйгээ тоглоол хамаг ажиллаа орхиод биш чанартай 15 минутыг л гаргахад
хангалттай. Тэр цаг нь бол одоо шагаа тоглож болж гин тийм ээ. Утасгүйгээр одоо шатар тоглож болж гин. За нийлд суугаад гоё одоо гэр бүлийнхээ мөрөөдлийн тухай ярьж болж байна. За мөн зураг зурж болж гин. За мөн одоо гэр бүлэрээ хийдэг хөөрхөн жижигхэн одоо бяцлаглалын төрлөө зөндөө гарсан шүү дээ. Тэрийг хийгээд гэр бүлэрээ дотоод одоо сэтгэл рүү өнгөгөөд дотоод хөгжилд анхаарч болж гин. Тэгэхээр яадаг вэ? Дотоод хөгжил өсөөд хоёулаа зэрэг өсгөр чинь гоё хүн гарч ирнэ гэдэг ухамсартай тэгсэн мөртлөө одоо гаднах байдал сайн гарч ирнэ. Гэтэл бид нар гаднах байдлаар өсөөд нөгөө хүүхдийн хөгжил доор байна гэдгийг анзаардаггүй яваад байдаг. Тэгэхээр аргын талдаа өсгөөд зүрх сэтгэлийн боловсрол буюу бэлэг ухаан талдаа өсөхгүй байна л гэсэн ийм нийгэмд бол ерөөсө зүйл харагдаж байна. Тэгээд дугуулын секцэнд өөгөөд ахаараа аргын талын нөгөө англи хэл, математик, шоо энэ ингээд одоо толгой тохирны мэдлэгийн тал руу ингээд идэг мэдрэмж чинь энэ зүрх тал руугаа бууж ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бэлэг ухааны зүрх сэтгэлийн боловсролын за хайрлах тий ямар үед хүн хайрлдیں۔ За өөрийгөө хайрлах нь юу юм? Би одоо хийн тий юунд дуртай юм гэдгийг тэр байгалаараа байгаа баг байгаа үед нь ойлгуулчих юм бол одоо бид нар чи 30 40 50 60 хүрчээл өөрийгөө хайгаад байна гэж явахгүй байх нь шүү дээ. Аль хэдийн олчихсан, аль хэдийн тэр замналаараа амьдарчихсан, аль хэдийн өөрийгөө олцсон хүн чинь бусдын төлөө юм хийгээд явна шүү дээ, тийм ээ. 40 50 хүрж өөрийгөө олоо дахиад ингээ бусдын төлөө хийчихэл хайрын дахиад цаг хугацаа болж байгаа байхгүй. Тэгээ тэр үртэл хатуу амьдралаар амьдрах гэдэг багаас нь зүрх сэтгэлийн боловсролоо ойлгочих юм бол хоёулынгийн тэзвэртэй ядрахгүйгээр өсөж том болоод ирнэ. Ядрахгүйгээр гоё ургана. Тийм л зүйлс одоо болоод байна. Тэгэхээр одоо аргын талаас илүү хоёр шинжлэх ухаан байгаа. Мэдлэг, мэдрэмж хоёр байгаа. Энийг нь зэрэг ингээ хөгжүүлээд өгөөч гэдэг л одоо ойлголтыг энэ нийгэмд илүү сайн өгөөд ойлгуулмаар л байна та. Би яг бодол сууж лээ л да. Адилхан за манай хүүхдүүдээ 30 20 за 10 хэдэн настай ингээл хүүхдүүд байна. Бага ахтны ялаа, дунд ахтны ялаа. За одоо яаж байгаа вэ гэдэг ингээд нийгэм цаг үе бол өөр мэдээж ойлгомжтой. Одоо бол орчин цагт бид нар хүүхдүүдээсээ давж гарах одоо технологийн ч юм уу бусад тийм юм дээр бол гүцгүй. Гэхдээ тэрийг бол хааж богдуулах гэдэг болиулах гэдэг зүйл бол огт байхгүй. Бүх зүйл дооц, хэмжээ, хязгаар гэдэг зүйл байх ёстой. Бүх зүйл баланс, тэнцвэр гэдэг юм байх ёстой. Тэрэнд ингээд төгс байх юм бол тэр хүүхдэд бид нар ерөөсөө ирээдүйд нь буюу ямар мэрэгжил эзэмшгээд байгаа юм, хэн болж төлөвшгөөд байгаа юм, ямар мэрэгжил эзэмшхийн тийм ээ амжилттай байх үгүй эсэх. За тэгээд эцэг юм уу их болохт нь одоо гэр бүлийн одоо эхнэр юм уу нөхөр болохт нь санаа зовох зүйл байхгүй байх. Хамаг гол зүйл чинь л одоо тэр шүү дээ. Бидний хүсэл юу юм бэ? Одоо хүн гэдэг төрөлтний эцэг бай, их бай хүмүүс яг дотроо яг юу бодож өсөж мөрөөдөж байдаг вэ? За миний нэг хүүхэд, хоёр хүүхэд, 4 5 хэдэн хүүхэд байна. Бүгдээрээ нэг ямар ч байсан өөрийнхөө одоо хүссэн тийм ээ дуртай тэр мэрэгчлээ эзэмшээсэ. За тэр дуртай мэрэгчлээ эзэмшээ дуртай зүйлээ хийж байгаа хүн чинь амжилттай байна. Амжилтаа дагаад тэр санхүү мөнгө юу байдгийг тийм ээ дагаад ирнэ. За тэрийг бол бид нар өөрсдөө амьдралаараа мэдчихэж байгаа. За нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал нь за өөрөө нэг сайн хантай учирчаасаа да. Ерөөсөө хамаг чухал юм чинь хань иж шүү дээ. Насаараа хамт амьдрах гэж байгаа бие биенээ ойлголцож хамтдаа тулдаг хорвоо учраас за тийм нэг сайхан хантай учирчаасаа өөрийг нэг хантай учирсаа дахиад одоо өр удмаа үлдээгээсэ. Тэг өр удмаа сайхан хүмүүжлээд ингээд аваад яваасаа гэд. Тийм бүх хүмүүс яг л тийм хүсэлтэй байгаа. Яг ижилхэн байгаа тийм. За ингээд тэгтлээ их одоо сүртэй сүпер амьдрах нь ч одоо дүүржээ. Ямар ч байсан нэг юм тийм ээ тэр хүмүүс өөрөө өөртөө итгэлтэй өөрийнх нь сэтгэл санаанд тайван сайхан юм амьдрчаасаа гэж бүх ээж авал хүсэж байгаа. Яг дотроо. Гэхдээ тэр зүйлд нь штэ. Одоо эзэмшсэн мэрэгчлэн юм тий. Эсвэл маш их олон зүйл чаддаг байх нь юм уу? Эсвэл нь одоо юу гэдгийг энэ гадна үзэгдэх орчинд байгаа зүйлс тос болох юм уу? Эсвэл нь хүнийг ойлгодог байх. Тэ? Хүнд альва зүйл юм хэлээд ойлгуулцдаг байх. Хүнийг бас эргээгээд тэр зүйлийг нь хэлүүлээд ойлгочдаг байх. Хүлээцтэй байх, тийм ээ? Айдсгүй байх. За хайрлаж шиг хайрлаж сурах. Тэгээд дээрэс нь өөрийгөө үнэлж сурах. Өөрийнхөө сэтгэлийг ойлгодог байх. Эргээгээ түүнийгээ онгойлгочдөг байх. Хүнийг уучилдаг байх. Өршөөж байх. Тийм ээ? Аливаа зүйл эргэн тойронд байх зүйлс нэгүүлсэнгүйгээр харж ойлгох ч гэдэг юм уу. Энэ боловсрал нь илүү юм болж. Эцэст нь бид нар яг хэнийг одоо төрүүлмээр байгаа юм бэ? Робот шиг бүгдийг чаддаг нэг юм байх юм уу? Гэхдээ тэр хүнд зүрх сэтгэл гэж байхгүй болно, тий? Сэтгэл дотроо тэр хүн хизэж амар тайван байдаггүй.
Гэтэл нь сэтгэл дотроо бүгдэд хайр түгээсэн. Бүхэнд хэлэх зүйлээ өгчдөг тий. Өгөхөө өгөөд авчдаг, инээж чаддаг, уйлж чаддаг, баярлаж чаддаг тийм ээ. Энэ хүн байх тухай асуудал. Энэ хүн байх ёстой мó гэдэг. Гэтэл нь бүгдийг чаддаг мөртлөнгөөсөө дотооддоо аз жаргалгүй байвал би ч гэсэн тэр хүүхдэд хараад аз жаргалгүй байна гэж би л хувьдаа бодож. Гэтэл нь миний хүүхэд яв хийдэг байх нь сонирн биш. Гагцгүй тэр хийж байгаа ажилдаа дуртай. Эргэн тойронд байгаа бүхэл хүмүүстэй хайртай, тий? Дуртай, өршөөлтэй, нэгүүлсэлтэй, тийм ээ? Тэднийг ойлгодог, хүлээж авдаг, тэнд хайрлах юм сэтгэлтэй ийм байх нь илүү надад санагдаж байгаа. Одоо бол би хүүхдүүдтэй зөвхөн тэр зүйлийн тухай л ярьдаг. Одоо бяцлаглалын багш болоод тэгсэндээ яг үнэндээ бол. Тэ одоо энэ ярьж байгаа зүйлс бол 8 жилийн өмнөөс эхэлсэн байж таарж байгаа байхгүй хүүхдүүдтэйгээ тэр зүйлийг ингэ. Гэтэ Аз уулжвал яаж юм нэхэр маш олон аргуудыг хэрэгжилж эхэлж байгаа юм л тэ. Яаж би хүүхдүүдэд тэгэх вэ? Тэхийн тулд би хүүхэд байхдаа юу хүсдэг байсан блэ? Би ээж аавыгаа яг яасаа гэж боддог байлаа блэ? Тэ? Ялгаахгүй ш бид нар байхад тэг нөгөө ээж аав маань өглөө цагийн ажилтай. Тэгээ тэр үед ч юм бол одоо нөгөө нийгмийн өөрөөс учраас өглөө гараад оройн нь ялгаа. Гэхдээ харьцангуй бид нартай бол оройн цагаар хамт байдаг байсан. Тэр үед энэ сошиал орчин элдвэд болоо юм байхгүйсэн болохоор хамт байх одоо юу гэдэг цаг бас байгаад байгаа. Тэр хүмүүс биднийг анзаардаг байсан байхгүй юу? Хамаг гол юм тэр. Анзаардаг. Ажигладаг тэ. Энд чинь өөр юу ч хийхгүй юм чи биднийг харж л байгаа шүү дээ. За энэ хүүхэд маань юмаа ингэж илэрхийлж байна да. Манай хүүхэд нээлттэй юм. Дотгошоо юм байна. Нэг юм хэлэх гээд байх шиг байна. Хэлэхгүй ингээд нуугаад байх шиг байна гэдэг юм. Ажиглаад чи нэг юм нуугаад байна да гэдэг ингээд. Тэгээд ажигладаг. Тэгээд тэрлүү ингээд чиглүүлдэг. Тэгээд дээрэс нь ингээд маш сайн бидэнд ингээд үглээд идэг юм шиг боловч тэр тэгтээ хилжил байсан байгаа байхгүй. Гэх мэт. Гэтэл бид одоо бол үгүй шүү. Нэг биевийнхээ царайг юу н хардаг юм уу? Өглөө гараад гүцгэлээ тэгэл орой орж ирлээ хоол идэхтэйч биевийнхээ царайг харахгүй тэрнээс хойш бүгд хідэн таашаа хараад ингээд царайгаач бараг танилцахгүй болтлоод явж байгаа хүмүүс ч бас байгаа. Өөрсдөө мундаг олж байгаа хийж байгаа ажлаа одоо амжилттай болгоод олж байгаа хөрөнгө мөнгө энэ зүйлээ хүүхдүүдийн төлөө гэж бодож байгаа оловч энэ нь өөрөө бол үнэхээр биш гэдгийг бид бүгд л мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд яах юм гээд хамгийн түрүүлээд бид нар хүүхдүүдэд анзаарах хэрэгтэй юм байна. Цаг гаргаад анзаарах хэрэгтэй юм байна. Цаг гаргаад юу хүсдгийг нь, юунд дуртайг нь, тэ юу хиймээр байгааг нь, тэ одоо яг маргааш ямар байгааг нь, хинтээ нөхөрлөлтгийг нь, хинтээ найзалмаар байгааг нь, тэ юу одоо хийж бүтээмээр байгааг нь, эсвэл юу дуршиж үзмээр байгааг нь гэдгийг хүртэл ямар ч шүмжлэлгүйгээр сонсох гэж. Ямар ч шүмжгүйгээр яг би чиний найз шүү. Чи ингээд нууцаа ярьж байгаа юмтай адилхан над бүгдийг ингээ яар. Тэгэл би ингээ юм ярихаар хөөх тийм үү? Хөөх тэгдэм үү бас би мэдж байгаа. Гэхдээ тэгдэг юм уу? Тэгээд яадгийн. Тэгэхэр нь тэгээ яах юм? Ингээд цаана байгаа шалтгааныг нь бүр ухаж гаргаж ирэх гээд ингээд тэгээ яах тийм. Тэгэхэр нь яадгийн. Ингээд улам цааш нь ингээд. Тэгэхээр тэр чинь тэгдэг штэ. Хөөх тэгдэг юм уу гэл ингээд улам ингээд яриулаад ахаар нөгөө хөөхд нэгдүгээр байгаа асуудлаа өөрөө тань. Би тэгээд байгаа юм бэ штэ гэдгийг нь өөрөө нь хэлүүлэх гээд байгаа байхгүй хамгийн гол нь те цаана. Тэгээд тэгээд байгаа юм уу? Тэр нь тэгээд зөв юм болов? Буруу юм болов? Гэд өөрөөс нь ингээд асуугаад зөв бурууг нь өөрөөр нь дүгнүүлэх гээд. Ингээд бүгдээр нь яриасныхаа дараагаар жоохон тусламж хэл ер нь хэрэгтэй болт юм лээ. Тэр үед нь тэгчүүл уг нь зүгээр ч юм уу юу гэж бодож чинь өөрөөр нь шийдвэр гаргуулах. Шийдвэр гаргадаг хүүхэд одоо байхгүй болсон. Шийдвэр гаргадаг хүүхэд ерөөс баг. Дандаа л нөгөө ээж аав тэг гэсэн. Тэ ингээ байж итл болно дөө. Тэгэл одоо тэгэл байж ил байдаг штэ л гэсэн л ийм хүмүүс байгаа байхгүй. Тэгэхээр шийдвэр гаргах энэ чадварт ингээ сургаад өөрөөр нь бүх юм шийдвүүлчих нэг юм те. За тэгээд нэхэд байгаа зүйлс нь ч юм уу бусдтай ингээд нэг барьцаад адилхан байх гэж хүсэж байгаа зүйлсийг нь ч юм уу яг чамд хэрэгтэй юу үгүй юу гэдгийг нь ойлгуулад нэг өгөх гэж байгаа байсан чи нэг яг яах гэж байгаа юм бэ? Чиний зорилго юу юм бэ? Энийг хэрэглэх болсон, өмсөх болсон, үзэх болсон, идэх болсон шалтгаан чи юу юм бэ гэдгийг нь бүр баттай тэр ойлгуулж өгөөд яхын тулд зүгээр л асуултууд. Дандаа л харилцсан л яриа. Яг энэгээр яг миний хүү яах гэж байгаа вэ тийм. Тэгэхээр тэгнэ ингэн. Тэгэхээр нь тэгээ яах вэ гэл тэгэхээр тэр чин тийм юм. Тэгээд ингэчээр тэгээд яг яах юм гээд. Ингэхээр нөгөө чин тийм. Тэндээсээ тэгээл зарим хүүхд нь ер нь тэгээд нөгөө юм ярьж ирчихсэн гинт
тийм бараг хэрэггүй болж байгаагаа өөрөө мэдрээд болж явах жишээтэй ч юм хүчтэй ингээд бүр яах гэж хэрэглэх гээд байгаагаа яах гэж тэрлүү тэмүүлээд байгаагаа зорилгоо тэндээс олж харж ойлгож явах жишээтэй ч юм уу. Харилцан яриан дээрээс бол тийм маш олон зүйлсийн үр дүнгууд гараад байна гэж харж байгаа. А яг тэгээ суухт бол яг өөдөөс нь хараад өөр юунд ч сатаахгүй байх тэр хэдхэн минутын л асуудал байгаа байхгүй тэр нь тэгээд тэгэхэд л хангалттай байгаа юм тий. Тэгээд тэгэхээр хөсөн үсээг хүүхдүүд чинь та нарыг ороод ирэхэд ч араас ч ингээд яг ингээд дагаа явчихдаг. Дагаад юмаа ярих гээд. Нэг хүүхэд бол нэг чинь хоёр хүүхэд бол хоёр хүүхэд чинь хоёулаа ингээд. За тэгээд тус нь за одоо эхлээд энийг ингээд хоёулаа нийлээд агаагаа сонсъё. А хоёулаа нийлээд одоо дүүгээ сонсъё. Энэ юу гэж ингээд. За хоёулаа сайн сонсон шүү эхлээд бүгдээр ингээд яриулаад тэрнийхээ дараа тэгээ яад ингээд. Тэгээ нөгөө агаач бас зүйлгүй наа чин тийм штэ тэг ингээд нөгөө дүүдээ зөвлөд ингээд ярилцах юм байна гэдэг. Хоёрдугаарт нь тэр хэрэгжилж байгаа зүйлсүүдийг бид нар яг юуны тулд ашиглаж байгаа вэ, яаж байгаа ээж байгаа гэд тэр хүүхдүүд тэндээс юу олж харж байгааг, тийм ээ, юу сурах гээд байгааг, яах гээд байгааг нь маш сайн сонсох хэрэгтэй мэлээ бас. Бүгдийг хориод байж угаасаа болохгүй. Яг үүндээ эдгээр энэ технологиос хоцорч болохгүй байхгүй юу? Тийм болохгүй юм чинь. Зөвхөн л арга чиглэлийн зааж өгөх тийм гих юм. За гэтэл нь сөрөг талдаа юу болж ийн вэ гэдээ анзаархаар хэрвээ бид нар хүүхдүүдэд сонсохгүй байгаадах юм бол за гэд өнгөрөөгдөх юм бол те учир зүггүй зүгээр л өөрийнхөө яг хүүхдэд тийм байгаасаа бид эцэг бүр сайхан байгаасаа гэж хүсэж байгаа. Тэр бол бүр баталгаатай сайн. Тийм. Ёстой ганц үнэн чинь тэр шүү дээ. Тийм учраас л тэгээд танаахаа ингээл өөрийнхөө байлгах гээд ингээд байгаа. Гэтэл нь хамаг гол асуудал нь бид нар тэгээд байгаагаараа хүүхдүүдэд ингээд ярихыг нь те хүсхийг нь мөрөөдхийг нь зорихыг нь зогсоож байгаа. Өөрсдөө зогсоо. Тэгээд тэхэ байчингурт нь чи тэгсэнгүү гэдэг юм те. Чи юмд хүсэл алгуу. Чамд зориг алгуу. Чи өдөө тэгсэнгүү. Бид нар өөрсдийнхөө бүх юмыг тулгасныхаа араас нь чи тэгсэнгүү гэд. Тим юм чамаас ингэ шаардаад байхаар эн чинь өөрөө маш тэнцвэргүй утгагүй зүйл болж байгаа байхгүй те. Хэрвээ бид нар хийдэггүй зүйлээ тэр хүнээс хүсэх юм бол хүүхдээ сургаагүй юм чи яаж тэр бидэнд тэр хариуг өгч чадах юм бэ? Үнэхээр өрөвдөлтөй байгаа ч те. А хэрвээ бид нэр тийм дадал суулгаж өгч тэднийг үнэхээр тэгдэг болгож сурсан бол одоо харин тэр хүн хүсэл мөрөөдлөө хэлэхэд нь яг ямар утга учиртай яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг рүү илүү явж эхлэх шаардлагатай болж байна. Дотгошоо байгаад сонсохгүй байгаад илүү их ингээд нөө тулгуулсан тулгуулсан асуудалтай. За тэгээд өөрийгөө ерөөсөө илэрхийлдэггүй, байнгын үгүй, байнгын тийм ингээд баригдмал хүмүүс бол яг үнэндээ яг насан турш одоо нөгөө тийнейжийн хамгийн өсвөр насны хамгийн сүүлийн одоо үеэс эхлүүлээл эргээгээд энэ бүхнийг буцаагаад хүмүүс гаргадаг. Хамаг гол юм чинь л одоо тэр үр дагавар нь ямар хор ашгууд гарах магадлалтай вэ гэдэг. Тэгээ бид нар ярьж байсан. Одоо таныхаар жишээлбэл сонсож байгаа зүйлсүүд маш олон л байгаа. Тэг хүүхдүүдээс те. Эргээд одоо өөрөө гэр бүлийн орчинд тийм мэдрэмжтэй тэгээд өссөн хүүхд чинь тийм л байд ингээд эргээд өөрсдийнхөө хүүхдүүдэд өөрсдийнхөө аав ээж болсныхаа дараа тэр л яг гэр бүлээс орчноо гаргаж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө Оросын нөгөө дандагмаа ингээ гардаг штэ. Тэрэн шиг бид нар гэр бүлдээ хүүхдээ ямар хүмүүжүүлсэн нөгөө хүүхд чинь дараа нь өөрийнхөө гэр бүлийг тийм хүмүүжүүлээд ингээд сайжрахгүй нөгөөх яг л тэгэхэд нэг хэм хэмжээд эсвэл бүр дордоод явна штэ тийм ээ. Тийм хэмжээнд очиж хүмүүжүүлэх гээд тийм үрийг бид нар тариад байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо тэр үрийг тариад ургуулад цэцэг болгох тэр үед нь бид нар одоо яаж игээд одоо орчин үед их гойлцсон байгаа шүү дээ. Цагийн менежментүүд гарцсан байна. Хүн өөрийгөө яаж хөгжүүлэх үү, гэр бүлээ яах вэ, бүх юм ингээ бас суралцах боломжтой. Хаанаас подкаст бол подкаст, Facebook, за тэгээ ном документ бүх юм байна. Тэрнээс одоо хэрэгтэйг нь аваад өөрөө ингээ хэрэглээд тэр гэр бүл дотор хүүхэд насанд нь тэр одоо тодорхой хэмжээний наслын ангиллуудад нь хүүхдэд тэр яг тэр нөгөө одоо харилцаа хандлага зүрх сэтгэлийн боловсролыг олгох юмаа гэдгийг л эцэг эхчүүд маш сайн ойлгочих хэрэгтэй байгаа юм. Тэгээ тэр үед нь одоо цаг зарцуулаад өөрөө чанартай цагийг хүүхдэд зарцуулаад дахиад нөгөө талдаа одоо хүүхдийн сургагч багш нар өөр одоо сургалтуудад тэр ухааны заадаг одоо мөрөөдөл жишээ нь игийн өөрөө зааж чадахгүй хүнээр заалгачихл хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр хүүхэд одоо шинжлэх ухаанд чинь заачаад байна шүү дээ. 6-аас 12 насны хүүхдийн мөрөөдөл яг үйлдэлтэй зорилготой мөрөөдөх юм бол бүр 100% биелдэг. За нас ахих тусам дээшээ 13-аас 12 болохоор 80%. За 25 наснаас дээш 25% биелнэ гэдэг ингээ бүр шинжлэх ухаан тогтоочод байна шүү дээ. Тэгэхээр тэрийг ойлгуулад өгчих юм бол нөгөө насанд чинь хүүхд чинь жинхэнэ мөрөөдлөө гаргаж эхлэх нь шүү дээ. Гэр бүлийн хувьд ямар мөрөөдөлтэй байх юм? Найзын хувьд би ямар байх юм? За материалын төвшөнд юутай байх юм? Одоо 25 наснда би 19 настай хүүхд чинь 25 настай ямар байх вэ гэд яриг гэхээр
мэдгүй байгаа хгүй. Тэгэхээр эхнээс нь одоо бид нар хэлж байгаа юм л да. За чи 25 настай өөрийгөө тийм гоё ямар залуу байна гэж одоо хэдэн сантиметр өндөртэй, ямар гоё булчин шөрмөстэй харагдах нүүр байдал чи ямар байна? Октоудаа одоо та нар ямар баймаар байна? За одоо ингээд биеийн хэмжээнд харагдах байдлаа мөрөөдөж байна та нар. Энээс чин гадна олон мөрөөдөл байна. Тэрийг ингээд одоо оюун санааны хувьд чи ямар төвшөнд баймаар байгаа юм. За өшөө одоо материалын төвшөнд ямар төвшөнд байгаа юм. Ямар мэрэгжил эзэмшсэн байх ингээд тэрийг ингээд бага наснд нь ойлгуулж өгч байгаа байхгүй юу. Гэр бүл бас тэрийг ойлгуулад өгөөд одоо сурагч өснөр бас ойлгуулад өгөхөр нөгөө ч окей мөрөөдөл байд юм бэ. Би мөрөөдөд энэ насандаа гаргаад ирэхээр нөгөөх нь 100% биелэх юм бэ. Тэрнээ тас үйлдэлүүдийг хийгээд эхэлдэг. Тэр энтрийн хүртэл ингээд яг суур бага наснд ингээд ойлгуулад өгөх юм билэ. Тэрийг ойлгохгүй явснаас болоод өөрийгөө ч олоогүй, мөрөөдлөөч мэдгүй аль хэдийн 12 дугаар ангид ирсэн мэрэгжил боловсролоо сонгох гээд идэг, юу ч мэдгүй байж идэг. За юунд дуртайгаа бас мэдгүй. Ээждэг гэсэн, аавдаг гэсэн. За мэдгүй чи юунд дуртай гэхээр утас тоглох дуртай. За KFC идчихэндээ. За тэгээд өөр яанда. За тэгэхээр эцэг эхчүүд бас тэгээд цуг байгаль далхах тэг ингээ хүүхдээ ингээ дурлуулна, дагуулна, дадуулан ингээ хүмүүжүүлэх юм байна л да. Одоо би энэ амьдралын туршлагаас ерөөсөө л тэгэх юм байна. Тэг ёстой мостой бол одоо ерөөсөө бүр байхгүй нөө болчиход шүү дээ. Хүүхдүүд өөрөө төрмөл өгдөг нь өөр хүүхдүүд гараад ирсэн сүүлийн хүүхдүүд чинь биднээс бүр супер байгаа. Гэтэл бид нар тэрэнд чинь тааруулаад хоёулаа ингээд таараа зүв байж ивэл бүр гоё бас явчих гад байдаг. Гэтэл бид нар нөгөө хүүхэд гоё юм ярих гад ахтан дараал бадсаар байгаа нөгөөдгөө чи ингээд нэг бөөгнөр цаа хар юм болгочоод тэгснээ та нар чи тэгсэнгүү чи тэгсэнгүүгээд ургуулахгүй болгочихж байгаа байхгүй. Тэгэхээр төрмөл өгдөлтөө хүүхэд байхад нь бид нар энтрээс замын заагаад тэрийг бүр гоё ингээд амьдрах бол боломжууд байгаа юм байна. Одоо энэ нийгэмд байна. Энэ орчин үе бас тийм болчлоо. Тэгэхээр энэ байдлыг ажиглаад энэ бага наснд нь гэр бүл дотор байгаад нь хүүхдүүдэд маш сайхан хүмүүжүүлэх. Тэгээд зүрх сэтгэлийн боловсрол төр одоо түрүүнийд яг та зөв ярьж байна. Харилцаа хандлага, амьд харилцаа, одоо хайрлах, тийм ээ, инрэх, уучлах, за хажууд хүн зовж ивэл туслах, тийм ээ. Одоо жишээ нь хаалга онгоолгоод хүнд юм бариад ижил онгоолгоод өгөх. За хүн ядарсан хүн одоо ухаалтад очивол айгаа зүхтах шүү яана гэд очиод бариад авах. Жишээний тийм амьдралын энгийн тэр зүйлсүүдийг олохгүй бол хүүхдүүд одоо тийм зүйлсүүд бол жоохон хөндөй болж ийм л да ер нь их хвчлэн нийгэмдээ яахад нөгөө социал орчин ихтэй нөгөө гэтрүүлэн хэрэглээд яг тэнцвэртэй тэр хүүхдийн насныхаа ангиллалд одоо үржилгэн заачаад байна шүү дээ. Тэдээс тэдэн насны хүүхэд 1 цаг утас үзнэ, 30 минут үзнэ, гिचэл их жаавал 40 минут 5 минут үзнэ гэдэг хахад бид нар 5 цаг 6 цаг ямар ч хайхрамжгүйгээр хүүхдэд үзүүлж байгаа байхгүй. Тэгээ шүн хүүхэд утас үзээд хонжоход тэр чинь тэнцвэргүй байгаа учраас тэр хүүхдэд хортой нөлөөлөд байгаа болохоос социал орчныг энэ одоо шинжлэх ухааныг үзэхээс өөр аргагүй юм чинь тийм ээ. Энэ тал дээр нь л маш сайн хүүхдүүд анхаарал хүмүүжүүлээд тэнцвэртэй л байх нь чухал болчиход байгаа. За тэгтэр нь за одоо тийм байх хэрэгтэй байна гэдээ яриад байна. Тэгсэн чи одоо хоёлаа яг байгаа орчин дээр нөхөр бас нэг базаахгүй байгаа зүйлээ шууд л ярил л да. За манай төвөөр ирж үйлчлүүлдэг ээж аав нар хүүхдүүдэд дагуулад ирнэ. Бүх насны хүүхдүүд ирдэг. За бүх насны хүүхдүүдэд байгаа нийтлэг шалтгаан зориггүй шийдвэргүй тийм ээ мөрөөдөл зорилго гэж юм байхгүй тэр байдаг байгаа. Гэхдээ түүнийг хизээч одоо ил гаргаж ярих юм болсон. За дээрэс нь унтаж чадахгүй. Хит их стресс тавцсан. Тийм ээ маш их асуудалтай унтаж чадхаа болчихсон бүр нойр нүрэхгүй шин болохоор нойр нүрэхгүй. Тэгэд өглөө нь мэдээж бос гэд хичээлд нь явуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн ерөөс огт унтахгүй. Бид нар ч гэсэндээ унтахгүй хэдэн цаг болохоор яг яатах хэлээ тий. Тэр чинь ингээд өдрөөр давтагдвал одоо бид нар ямар болох вэ? Галзуурлын байдалд л орно шүү дээ. Ерөөсөө бие механизм чинь тэр чигээрээ одоо балансаа тэнцвэрээ алдана. Амьдралын чанар алдагдана. Хийж чадах хэд бүтээх сэтгэх ямар ч боломжгүй болно тийм ээ оюун санааны хувьд. Сэтгэх ямар ч боломжгүй. Тэгэхээр муу сурахаас яах юм? Тааруу дүн үзүүлэхээс өөр яах юм те? За мэдрэлийн маш олон төрлийн ядаргааны өвчнүүд. Дээрэс нь юу нь мэдэгдэхгүй, оншин мэдэгдэхгүй дархлалын өвчлүүд маш их болсон. Дархлааны маш олон өвчнүүд гарсан. Очоод үзүүлэхээр зүгээр. Гэхдээ тэр өөх дархлалын өвчтэй. За мэдрэлийн маш олон төрлийн өвчнүүд. За дээрэс нь ааш араншны маш их асуудлууд. Дандаа ууртай байх, ундууцах, дугуй ах, дууга хураах, эсвэл ганц хоёр хүн үгээс өөрөөр одоо тэрийг одоо хариулах боломжгүй болчихсон. Тэгээд бусадтай болохоор ингээд ерөөсөө эвдэг олохгүй ямар ч харилцааны одоо тэнцвэр гэж байхгүй болчиход байгаа байхгүй. За энэ нь яваандаа юу болж байна гэхээр тэр хүүхдүүдийг ямар нэгэн донтолтын үйл ажиллагаар оруулж байгаа. Утасны, за ямар нэгэн телевизийн, за дахиад тамхины, за ямар нэгэн байдлаар дахиад цаашаа архины, за тэгээ хар тамхи гэдэг одоо донтолтын асуудал руу оруулж байгаа байхгүй.
ерөөсөө хүүхэд гэлтгүүгээр том хүн ч гэсэндээ ялгаагүйгээр яагаад ийм болдог вэ? Ерөөсөө л энэ сэтгэлийн дутуугийн комплекс шүү дээ. Дутуу байгаа зүйлээс л болдог. Хин нэгэнд хайрлагдахгүй, хайрлахгүй. Хин нэг намайг ойлгодог, ойлгохгүй байх, сонсохгүй байх тий. Энэ намайг өршөөхгүй, уучлахгүй байх ч гэдэг юм уу. Ядаж бүр тэрвэрэх тухай асуудал хүртэл яригдчихэж байгаа. Эдгээр зүйлс байхгүй болохоор л энэ асуудлууд эхэлж байгаа шүү дээ. За тэгээд дээрэс нь би хүүхэд байхдаа гэр бүлдээ ерөөс ээж аав хичнээн юугаарч дутаагаагүй л намайг хайраар дутаас учраас би хатуу хахир. Би тийм болвол их нэртэй тийм зангаа гаргаад унаа. Нөхөрдөө ч гэсэн тэр зангаа гаргаад унаа. Нөгөө хайрлагдахгүй байгаа хүн чинийгаа нам хайрлахгүй байгаа болоо гэд гайхаад унаа. Тэгээ өр хөвгтэй ч ялгаа авахгүй тий өөрөө тэрийг сураагүй учраас тэр ээж аав сургаагүй учраас тэрийг сурахгүй. Тийм учраас сураагүй юм чинь тэр үйлдэл хийж хийхгүй. Тэгээ тэрийг зүгээр л байдаг зүйл болж байна. Гэхдээ цаана нь сэтгэл бол үргэлж хүсч идэл байдаг зүйл. Дандаа л тэрийг хүсч идэг зүйл. Хүн шттэ бид нар чинь хүн төрөлтөн. Тийм учраас сэтгэл байнга надаас хайр нэхнэ. Сэтгэл байнга надаас дөрөн сайхан байх гэсэн. Сэтгэл байнга надаас 50 амгалан байхыг хүснэ. Дандаа ийм сайхан бялхсан байхыг хүснэ. Гэхдээ тэр зүйлсийг байхгүй болохоор л хүн хичнээн мөнгөтэй дөрөгтэй боломжтой бүх зүйл байсан ч сэтгэл дундуур ямар ч итгэлгүй тийм ээ дөрөн сайхан биш байна. Ер нь амьдралдаа урам зориггүй байна. Зориггүй байна. Амьдралдаа сэтгэл хангалуун биш байна л гэсэн үг. Цаашаа тэндээс бүр хөндрүүлээд ярий. Хамгийн том нөлөөлөл нь нөгөө хүн зодох. Хайрлахгүй байхаас эхэлж байгаа юм. Тэр чинь хүн зод чинь өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр нь тэр болж хуурж байгаа. За тэгээд хинтээ чамаагүй ам мөрөч чинь хэнийг чамаагүй доромжилж чинь. За тэрний дараагаар дахиад яах нь бүр муу юм ярих юм бол тэр улгаа хийх, худлаа хийлэх, за муу үйлдэлүүд хийх чинь байдгал зүйл болж хуурнаа. Энэ нь нөгөө насанд хүрсэн хүмүүсийн хамгийн том шалтгаанууд, хамгийн том одоо асуудлууд гэж хэлээ да. Тэдгээр зүйлс нь дандаа л хүүхэд байхдаа авсан сэтгэлийн шарах, хүүхэд байхдаа авсан сэтгэлийн гэмтлүүд дутуугийн одоо комплекс гэж ярина тийм ээ. Дутуу зүйлсүүдээс за нэг үгээр хэлэхэд одоо олдохоос өмнө за гидсэнд байхдаа дөнгөж төрж байхдаа хөлд орж байхдаа дөнгөж одоо ухаан орж байхдаа тий өсвөр насны байхдаа гих мэтчлэн энэ цаг хугацаануудад авсан хүүхдүүдийн сэтгэл зүйн тарамаа гэд нэрлэдэг байгаа шүү дээ. Энэ зүйлээс л болдог. Ерөөсөө л тэр зүйл нь хүнийг бүтээсэн байдаг. Энэ нь айц байж магадгүй, бохиндол байж магадгүй, хаягдсан гээгдсэн сэтгэл байж магадгүй. Эдгээр зүйлсүүд юм аа. Ингээд энэ хүнийг бүтээсэн байдаг. Тэгээд дараа нь чи тийм юм. Энэ яагаад ийм юм болоо гэд бид нар гайхаж болохгүй шүү дээ. Өөрсдөө бид нар энэ зүйлийг хийсэн юм чинь одоо тэр нь гайхах хэрэг байгаа юм. Тэ? Нэгэнт тийм байгаа бол энэ зүйлийг бид нар өөрсдөө санамсруугаар өгж идэм аа. Эцэг эхчүүд бид нар өөрсдөө энэ зүйлийг бий болгож идэм аа гэдгээл мартаж болохгүй тий. Тэгээ салалтаас үүсэж байгаа хүүхдийн тарамаа тий. Ээж аавынх нь харьцааны асуудлууд. Аавууд болохоор тэжээж байгаа хоол унд авчирад өгцөн дулаан гэрт амьдруулж байгаа төлбөрийн төлж байгаа болоо гэж боддог. Ээж болохоор би өдөржингөөр орно хоол ундыг чи хийж ин чамайг би нааш цааш зөөж ин ингээ болоо гэж ойлгоод байдаг. Энэ бол биш ээ тий. Ерөөсөө бүх зүйл тэр тэмрэглэлтээс эхэлнэ. Өөдөөс нь хараад суугаад сонсоос эхэлнэ тий. Юу байгаа дотор байгаа бүхий л зүйлээ ойлголцоос эхэлнэ гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй болж байна. Эцэст нь бол одоо таны өмнө чин гүйж байгаа алдраа сайхан үрс чинь сайхан үр чинь одоо таны хамгийн үнэтэй эрдэнэс тань эцэст нь үнэхээр гялцдаг тэр алмаз болж тийм ээ. Та ямар ч асуудалгүйгээр өөрөөсөө сэтгэл хангалуун. За одоо би юуд хизээж энэ хорвоогоос явахад одоо 50 амгалан сайхан байна. Яа гэвэл нь миний өөр хүүхдүүд хүнийг хайрладаг, хүнээр хайрлуудаг, сэтгэл нь дүр амар тайван ийм сайхан хүмүүс байгаа. Одоо надад өөр ерөөсөө хүсэж байх юм байхгүй нэ гэд бодож явах тэр хүртэл одоо зүйл асуудал яригдаж байна гэж ойлгож болно л та. За тэгвэл нь отгондогс багш шүү дээ. Яг одоо тийм хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа. Яг ийм асуудлуудтай байгаа хүүхдүүд тань дээр очдог. Тэ унддаггүй, нойргүй, хүслээ илэрхийлдэггүй, юугаач ойлгохгүй байгаа. Ингэсэн тэгсэн да донтолтоосоо ерөөсөө салж чадахгүй байгаа. Бүр гүн донтолтонд орсон тоглоомын донтолч гэдэг янз бүр хүүхдүүд л очиж байгаа шүү дээ тань дээр. Тэгэд энэ хүүхдүүдэд яг одоо бид нар ямар тусламж үзүүлэх вэ? Та яг ямар тусламж үзүүлж байгаа вэ? Тэ? Бид нар энерги эрчмийн одоо засал хийдэг ийм байгууллага. Бид нар ийм байгууллага бид нар хүүхдүүдэд ямар тус хүргэж байгаа вэ? Та одоо яг ямар арга хэрэглэж байна? Хүүхдүүдэд ямар үр дүн гарч байна?
За энэ олон шалтгаанаас хүүхдүүд бол хандж байна. Эцэг эхчүүд бас хандж байгаа тийм ээ. Хүүхдүүд бас яг шийдвэр гаргахгүй. За аваа ажигламтгай эцэг эхчүүд бол ажиглаад бушуухан шиг хүүхдээ аваад ирж байна. За өөрөөсөө бүр одоо эцсийн цэг дээр нь очиод одоо сургууль цэцэрлэгтэй асуудал гаргана гэдэг чинь хүүхэд маш олон жил хэцүү явсаар байгаа л очиод нэг хүнд асуудал хийж байгаа байхгүй. Яг тэр үед нь очиод яагаад гэдэл загнаад байгаа эцэг эхчүүд. Гэтэл тэрнээс өмнө уул нь ажиглаад олоод тогтоогоод одоо өөрчилчих арга хэмжээ авчих боломжууд бол байсан. За одоо нэгэнд тийм болсон. Тэгэхээс өмнө гээд янз бүрийн хүүхдүүд ирж байна л да. Тэгэхээр одоо бид нар сургалтаараа дамжуулаад ойлгуулдаг. За сургалт маань бол ер нь одоо хүүхдтэй харьцах одоо хүүхдийн бүлгийн сургалт байна, ганцаарчилсан сургалтууд бас байна. За тэнд юу ярьдгүү гэхээр хамгийн эхлээд энэ зүрх сэтгэлийн боловсролыг ойлгуулдаг. Амьдралын ухаан талаас нь ойлгуулна. За хайр гэж юу юм? За хайраа гаргаад иргээд дэлгэр нөгөө чинь гаргаж үзүүлэх юм байхгүй. Юу үлээ нэрэ хайртай л гэдэг юу үлээ гэдэг. Тэгэхээр хайр гэдэг чинь хүндэтгэлтэй холбоотой юм аа. За өөрийгөө хүндэтгэж чи өөрийгөө хайрлж ээж бусдыг хайрлах юм а гэдэг ойлголтыг маш сайн өгдөг. За тэгээд одоо нөгөө утас шөрмөс үзээд байгаа, донтоод байгаа, олон цагаар янз бүр болоод байгаа, буруу зүйл хоол унд идээд байгаа энэ байдал чинь эцээцэд чиний өөрийгөө хайрлах хүндэтгэлтэй холбоотой шүү гэдгийг нь маш сайн одоо зүрхэнд нь ойлгуулад өгчдөг. За тэгээд дараагаар нь нөгөө хүүхдээ яад вөхөр хүүхдийн одоо дотоод хөгжилтөнд зориулсан тусгай бяцлал дасгалаар дамжуулаад хүүхдийн дотоод нь өөрт нь ойлгуулад өгч ухамсарт нь нөлөөлж гин гэсэн үг шүү дээ. Тэр хүүхэд 1 2 хийлээ 5 өдрийн сургалтанд хийлээ. Гэхдээ тэр хүүхэд одоо байгалаараа байгаа насан дээрээ байгаа учраас дотооддоо ойлгочдөг. Нэрээ тэрийг хийхээр би 1 минут хийхээр нэрээ багшаа тайвширч шít. Би бүр цоо шин төрчлөө шít. Гинт ингэсэн чи юу вэ? Нар марнаас гарч ирж гэнэ гэдэг их хөөрхөн мэдрэмж ярьдаг шүү дээ хүүхдүүд. Дорхноо өөрчлөгддөг. Яагаад одоо энэ хүүхдүүд дээр илүү ажиллах бас дуртай, хайртай вэ гэхээр хүүхдүүд өгдөл нь нэг одоо булгартаад хол яваагүй гэдэг. Нэг өсрөөл нэг 10 15 жилийн асуудал байж идэг. За өсрөөл нэг жил 2 жилийн асуудал маш гоё хурдан цэвэрлэгдээд гэл цагаан цаа шиг болчдөг. Тэгэхээр тэр үед нь янзлаад өчүүл цаашаа бүр гоё цагаан цаасаараа ухамсарн сэрсэн хിവэрээ ингээд явах гээд байгаа байхгүй. За тэгээд дасгал бясгалаар дамжуулаад бас тэр хүүхдийн дотоод руу өнгөйгөнд тэгээд дотооддоо ухамсар нь өөрөө сэрээд дотоод хөгжил нь хөгжөөд ирэхээр аашаа ихэнх засарна, өөртөө ихтгэлтэй болно. За тэгээд айдас төгшүүр нь багасаад эхэлдэг. За 3 дугаар аргачлал бас юу гэхээр төвдийн дуу даягаар одоо нөгөө хүүхдээ чинь дуу таягны бяцлагалд одоо хөвтүүлээд амрааж байгаа мөртлөө одоо унтах сэрхийн хооронд нь одоо бяцлагын төвшөнд авчиад дотоодд нь нөгөө 7 хүрдийн засаад өгчдөг. За нөгөө 7 хүрд бид нар харагдахгүй одоо ертөнц ярьж байна, харагдахгүй материалын бус тал ярьж байгаа учраас одоо нөгөө үндэс хүрд чинь нөгөө хүүхдийн бат бөхсөөр сайн аав ээж төлөвшөх одоо бүх юм байгаа учраас үндэс хүрдийн энергийн төвшөнд янзлаад өглөө. За дээшээ тэгээд хүрд төсөл мөрөөдөл ингээл бүх хүрдэн дээр ажиллаад одоо дуу таягны одоо алдарт эмчилгээгээр одоо энерги хэмжээ засалт хийгээд өгдөг. За ийм 3 үндсэн одоо тодорхой аргачлалаар хүүхдүүдээ одоо муу дадал зуршлаас нь, за мөн өөртөө итгэлгүй байдлаас нь, айдас төгшүүрээс нь, за тэгээд уур уцаараас нь, за тэгээд ойлголцохгүй байгаа харилцаанаас одоо хамгаалдаг, за мөн застдаг ийм аргуудыг л одоо хэрэгжилж байна да. Яг гоо. Тэгээд үнэхээр үр дүнтэй байгааг би харж байгаа. Манай охин ч гэсэн очиод ороод хэлсэн. Тэгээд ингээд ирэхээр хүүхдүүд маань биднээс илүү их одоо хайрлаг, биднээс илүү их одоо оршихуулаг, бурханлаг байдаг. Тэд маань ерөөсөө бидэнд өөрийгөө яаж хайрлах тухай, дээрэс нь орчлон хороог яаж ойлгох тухай, тэдэнтэй яаж нэгдэх тухай, амьтдыг ургамлыг нар сародыг энэ бүхнийг яаж хайрлах тухай, яаж нэгдмэл цул байдаг тухай ямар ч зүйлийг ямар ч шүлтүргүүгээр шүмжлэхгүйгээр хүлээж авч чаддаг тэр ухааныг тэр чадварыг хүртэл ингээд зааж сурж байгаа байхгүй. Яг ингээл нэг хідэн сургалтын дараагаар ч юм нэг одоогийн хичээлийн дараа ч гэсэн гарч ирэл хүүхдүүдийн ярьж байгааг тэр ингээд бужигналтад ингээд харахаар л угаасаа тэр хүмүүс юм. Тэгээ нөгөө та хэд ингээд зуруулаад тэгээ хүүхдүүд жижиг хүүхдүүдэд зуруулаад нөгөө орчлын гаргаж ирээл дотор байгаа зүйлийг ингээд тэгэл ухад түнхэл нөгөөдүүлээ чинь тэгээд нэрээс маш хурдан зэгцрээд тэр хүүхдүүд маш хурдан засагдаг. Тэгээ хүүхэд бол үнэхээр цагаан гийгэн үнэхээр л одоо хөнгөн юм байдаг. Нөгөө хүүхдүүдэд хамгийн гол шалтгаалаад байгаа нөгөө нөлөөлөд байгаа хүчин зүйлсүүд хүүхдийн маань аавра буюу энергийн орон зай, тэр сэтгэлийн орон зай, оюун санааны орон зай гэмтээгээд байгаа зүйлс нь хамт амьдарч байгаа ээж аав ах トゥ бид нар ойр орчинд байгаа нөгөө хамт сургуулийн багш нар
хамт байгаа хүүхдүүд нь за тэг эргэн тойронд байгаа таньж байгаа танихгүй бид хүртэл нөлөөлж яадаг хажуугаар нь өнгөрөхтөө хүртэл хүүхдэд ямар харьцаа үзүүлж ийн эргээд ингэж л болд юм байна сурч яадаг. Тэгэхээр бид бүгдээс энэ хүүхдүүд чинь нүлгэр дураалал болол алж харж нэгмэс биднийг л ингээд копидж байгаа, хулбарлаж байгаа. Яг тэрийгээ л ингээд харуулж байгаа. За тэгээд эцэст нь бол яаж юм гэхээр биднээс бүх зүйл их нөлөөлж байгаа шүү. Тэгээ биднээс одоо хамааралтай шүү. За ээж аавын харьцаа хандлага, та хоёрын одоо хоорондын харилцаа хандлага, дээрэс нь гэр орон зайн эрчим минерэг, за дээрэс нь бас мэдээж нөлөөлдөг зүйлсүүд нь тавилгын тогшил одоо газар зүйн байршил маш олон зүйлүүд байна. Дахиад хөрөөлөн байгаа орчин буюу ингээд нийгмийн амьдрал очиж байгаа сургууль болоод бусад зүйлсүүд гэдэг ингээд олон хүчин зүйл гадаад болоод дотоод хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Гэхдээ хамгийн сайхан нь хүүхдүүд маань маш хурдан засагддаг, маш хурдан цэвэрлэгдчихдэг, маш хурдан эрч хүчээ нөхдөг, дээрэс нь маш хурдан энергитэй болдог. Харин анхааруулж хэлэх зүйл нь хүүхэд ч бас том хүнтэй адилхан ялгаагүй гэмтдэг, бохирддог, бас тэнцвэргүй байдалд ордог. Одоо гэмтлүүд бол одоо энергийн түвшиндээ, оюун санааны түвшинд, сэтгэлийн түвшинд бол үүссэн байдаг. Тэгээд эдгээр зүйлсийг засаж залруулад яг одоо та хүүхдэдээ анхаарлаа хандуулад тий өөрийгөө хайрладаг шиг өөртөө яг үндэ өөртөө ч өгч чадахгүй байгаа тэр зүйлээд хүүхдэдээ бид нар зориулах хэрэгтэй. Тэр зориулж байгаа зүйл бол хоол биш, кино биш, тий тоглоом биш, тэр нэг хүссэн зүйлийг авч өгөх бол огт биш шүү. Тэгэхээр хүүхдүүддээ бид нар анхаарал тавьж сонсох, хандах, тэднийг тэврэх, үнсэх, инхрийлэх, хайрлах. За тэгээ хүсэл мөрөөдөл, зорилго, дуртай дургүй зүйлсийг сонсох. За ишөө дээрэс нь үнэхээр одоо нэг ажиглаад болж өгөхгүй байгаа. Нэг жоохон тийм илүү ингээд нэг жоохон харилж идаа гэж бодож байгаа бол бас ийм мэрэгжлийн хүмүүст хандах боломж бас байна гэдгийг хэлмээр байна. Тэгэд өнөөдөр бас энэ сайхан сэдвээр тий гинт хүүхд зөндөө ярьсан чинь бүр энэ дотор нэг хайр урсаад их гоё болчлаа надаа. Тэгээ Монголын маань бүхэл хүүхдүүд аз жаргалтай байгаасай. Хүн төрөлтөнд тэр чигээр одоо дэлхийн бүх хүүхдүүд л амар тайван амгалан сайхан байгаасай. Тэднээс бидний ирээдүйн шалтгаалж учраас тий. Тэгэхээр тийм учраас бид нар эцэст нь бол би чиний төлөө та нарын төлөө л ажиллаж ийн гэл ингээл ярьж байдаг. Яг үндэл бид тэднийхээ төлөө жоохон ч ихсэн сонсож суух, тэврэж суух тийм ээ. Тэдэндээ хайр, цаг, заваа гаргах, сэтгэлээ зориулах ийм л одоо үйлдэл дутуу байна. Тэгээд сануулах гэсэн мэдээж супер ээж аав нар бол байдаг, ирдэг. Бүх зүйлээ зориулаад ингээ явж байдаг. Ийм ээж аав нар бол зөндөө байгаа. Тэгээд тэдэндээ ч бас их маш их баярлаа гэж хэлмээр байна. Бас нэг базаахгүй жоохон болж өгөхгүй, дийлэхгүй энэ төр байгаа бол бас туслах юм мэрэгч ч гэсэн тийм ээ бас олон туршлагатай олон хүмүүстэй ажиллаа үзсэн ийм хүмүүстэй ч гэсэн хамтарч ажиллах боломжтой гэх. Тэгээд отгонд гэсэн маш баярлалаа. Яг үүндээ би нэг зүйл дээр бас талархмаар байна. За Янанда төв байгуулагдсанаас хойш бид нар маш олон одоо насны олон хүмүүстэй бол ажиллаж исэн. Миний мөрөөдөл бол хүүхдүүдтэй ажиллах байсан. Тэгтэл энэ орон зайг нөхөд тийм ээ хүүхдүүдтэй ингээд ажиллаж өгж байгаад энэ хүүхдүүдэд энэ одоо туслах энэ сайхан буянтай ажлыг хийж байгаад бол төлөх талархаж байгаагаа яг энэ одоо завшааныг ашиглаад хэлье гэж бодож байна. Маш их баярлалаа чамд. Маш их баярлалаа тий. Тэгээд олон хүүхдүүдэд туслаарай. Олон гэр бүлд бол гэрэлгээгээ цацруулаарай гэж хүсэх байна. Маш их баярлалаа. За баярлалаа. Бас өнөөдөр подкастад өргөдөд орж байгаад бас маш их баяртай байна. Бид нар энэ хүүхдүүд рүүгээ анхаарад зөвхөн тэр зөөлөн дулаан сайхан уур амьсгалаар одоо гол нь тэр л дутагдж байна. Тэгээд гоё урмын үгээр гоё тэр түрүүний таны хэлдэг хайрлах, тэврэх тийм ээ. Одоо тэр загнаад, зодоод, шүүмжлээд улмал тэр одоо хүүхдийг одоо доошоо дараал ингээд унгаад байгаагаас л хизээж өсгөж чадахгүй. Тэгэхээр дотоод хөгжил доошоо унтсан хөгжихгүй байгаа хүүхэд хичнээн гадаадаасаа гоё байгаа ч сайхан болохгүй учраас бид нар дотроос нь сайхан тэр цэцгийг ургуулъя. Сайхан өрүүдийг одоо хамтраад сайхан үрээ цэцэг болгоод цэцгээд олон дэлбэтэй тийм гоё мод болоод ургуулад бүгдээрээ ингээд заяанантайгаа төвтөөгөө гэр бүлүүдтэйгээ өөрөөсөө ингээд зүтгээд бүгдээрээ нэгдсэн нэг одоо ойлголттой, чиг хандлагатай. За тэгээд энийг ойлгосон үйлдэлүүд хийсэн байж ижил үр дүнд хүрэндээ. Тэгээ хүүхдүүдийгээ зүрх сэтгэлийн боловсрол сайхан анхаараарай. За тэгээд энэ талаар нь бас өөртөө цаг гаргаад хүүхдүүдтэй цаг гаргаарай. Бах боломжгүй бол мэрэгжлийн хүмүүст бас хандаарай. Тийм бол боломжууд одоо сайхан байдаг болцоо. Энэ нь бол одоо нийгмийн гой давуу тал юм тийм ээ. За тэгээд баярлалаа. Багштай бас маш их баярлалаа. За маш баярлалаа.
За энэ удаагийнхаа дугаарыг хүргээд дөөргөж байна. Дараа тун удахгүй та бүхэнтэйгээ дахиад уулзцгаая.